Та бүхний амрыг ирээ. Би хангардын тухайд мэддгээс хуваалцах зорилгоор видео хийж байгаа. Тэгэд би одоо тийм бүхнийг мэддэг хүн бол биш. Гэхдээ би хангардын талаар нэлээд мэдлэгтэй хүн гэж өөрийгөө үздэг. Тэгээд хангард маань одоо хорны хөх могоо дарддаг гэдэг. Монголчууд болохоор хөх өнгийг ихээр эрхэмлдэг. Тэгээд энэ хөх могоог одоо дарна гэдэг нь ямар ч юм бэ? Яасан ойлгомжгүй юм бэ мэтэр ярьцгаадаг. Тэгээд одоо энэ бүрээд багш нартай бөөнүүд одоо жишээ нь энэ хангардыг одоо жишээ муу юм байна. Одоо тийм хөх могоог дардгаараа муу юм байна. Могоо бол усын амьтан энэ төр гэтээр ярьжлаа л да. Тэгвэл бас өөрийнхөө соёл уламжлалыг мэдчих хэрэгтэй. Тэгээд Халх Монголын ёсонд болохоор хамгийн гэрэл гэгээтэй гал бол мэдээж алтан шаргал буюу хонгор гал тийм ийм алт шиг энэ цагаан цаасан дээр харагдахгүй ч магадгүй энэ үсэн дээр одоо жишээ нь хэр гэрэлтэй байна гэдгийг харагдаж байгаа. Тэ. Тэгээд энэ гал маань болохоор биш тэ хөх суурьтай байдаг. Энэ доотлын хөх суурийг нь болохоор чөтгөрийн гал гэдэг. Жоохон гэрэл муутай. Дээдлийнхийг нь болохоор одоо юм хурц тод өнгөтэйг нь болохоор бурхны гал гэдэг. Тэгээд бурхан дээрээ чөтгөрөн доороо байрладаг гэдгээ. Өшөөс одоо энэ галын бурхныг одоо 3 насны хүүхэд байна гэж үзээд одоо юм хөх бүхстэй буюу хөх толготой хүүхэд байна гэж үздэг. Тэгээд юу отгон галаахан гэж нэрлэдэг. Тэгээд айлын отгон нь юу яадаг? Галаа мандаг өргөтэй. Дээрэс нь юу яадаг? Монголчууд энэ хөх бүхстэй буюу одоо энэ гал шиг тийм ийм хөх толготой гэдгээр бас бахархдаг. Харин бурхтуудын дунд одоо нэг тийм хүнд дургу нэг тийм хүмүүсийг одоо нэг үзэн яддаг хүмүүсийг одоо энэ байгаль ертөнцид ямар ч хэрэггүй одоо хүмүүсийг арилгачвал энэ хорвоо ертөнцөөс арилгачвал зүгээр юм а гэж үзэлтэй тийм нэг бурхан байдаг. Тэр нь болохоор чөтгөр юм а. Хэрвээ бурхан одоо хүмүүсийг одоо хэрэггүй юмнууд гэж үздэг бол мэдээж бурхан бол одоо чөтгөр болж хуурна. Харин тэр одоо байгаль хамгаалах эсвэл янз бүрийн юм дээр одоо хүмүүсийг үзэн яддаг тийм газрын эзэн бол ад зэтгэр гэдэг нэг тийм бурхан байдیں۔ Тэр бурхан нь болохоор тэнгэрүүдтэйг адилхан бас тийм хөх дүртэй. Тэгвэл үсэн тийм хөх өнгөтэй байдаг. Тэгээд хүмүүс ерөнхийдөө дургүй бурхан. Тэгээд тэр бурханыг одоо домогт одоо өвчин одоо зовлонг тараасан гэдэг хүмүүсийн дунд. Тэгээд янз бүрийн амьтан тэр өвчнийг авч яваад одоо хүмүүст тараадаг гэж. Тэгээд тэр бурхны үсний хөх өнгөтэй. Энэ одоо хөх өнгөтэй гал бол одоо жишээ нь өнгө муутай. Өнгө гэдэг өнөөдөр гэрэл муутай. Тэгээд энэ хэдийгээр их хүчтэй галч гэсэн юу яадаг? Одоо өгөх гэрэл муу. Тэгэхээр одоо жишээ нь нэг хүн их хүчтэй байлаа ч гэсэн одоо бусадтай туслахгүй байгаатай нэгэн адил гэж байна. Тэгээд юу яадаг? Хангард ирж хурж ирж тэр одоо ад зэтгэрийн бүтээсэн тэр юу хориг одоо тийм хөх могоо мэлтэй хориг одоо дарддаг байх юм. Монголчууд одоо тэр биеинд байгаа одоо жишээ нь янз бүрийн шунал тачаалын тэрийг одоо бас юм могоогоор төрсөлдөг байгаа юм л да. Тэгээд одоо жишээ нь нэг амттай юм идэх гээд одоо жишээ нь их хорхоосоод байна гэж ярьдаг. Тэгэхээр одоо жишээ нэг тийм биеинд нэг тийм жижигхэн хорхоо байгаа тэр нь одоо амттай юм идээчээ гэж асуугаад байдаг гэж болж байгаа. Уур хилэн ч юм уу ямар нэгэн муу юм л болохоор юм том могоо байдаг. Тэгээд тэр хөх могоог нь одоо хангард хурж иж дардаг гэдэг юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Ийм бол хайцсан шүү.